Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр Tabo Pinduoduo-гийн маань unboxing episode 2 эхлэх гэж байна. Бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Энийг хардаа энэ амар хөөрхөн байгаа цайртай дотны өндөө бэлгэлэхэд боломжтой өөрийнх нь зурагтай машины урд тавьдаг ийм хөөрхөн сүвнэр байгаа. За энэ нөгөө нэг өмнөх бичлэг дээр харуулж исэн нөгөө нэг цагаан сарын үеэр юм эсвэл бусад үед үүж болохоор ийм хөөрхөн давн болон торгон цүнхнүүд байгаа. За энэ болохоор бас нөгөө айгуу гоё амттай тийм цагаан самар байдаг штэ. Тавг магон дээр тавихад тэр самар байгаа. За энэ маань болохоор юм бас ийм хөөрхөн торгон оруулахдаа эрвээхээ тийм хөөрхөн үрдэг цүнх байгаа. За энэ цүнх маань бол бас өнүүдийн ингээд дээр мэтцсэн болохоор таад маань харчназ. За энэ хөөрхөн заарагийн гутал байна. За ийм утасны кейснүүд байна. За энэ нөгөө нэг 22 захиалж авч ирсэн нөгөө комбайн байна хүнсний. За энэ 3-та нөгөө шилэн тавгны сетүүд маань ийм дотроо бас ийм хөөрхөн юутай халбагныхаа сет мэдтэй байгаа. За тэгээд ийм хөөрхөн бас цагаан сараар нөгөө нэг дээлэн дээрээ зүүж болохоор зүүх гэж одоо админ өөртөө захиалж авсан ийм хөөрхөн 3 хос байгаа. Одоо дээлэн дээрээ зүүчин. За бас ийм ихтэйгээ. За зүүцэн бахт амар хөөрхөн харагдтiin байлээ. За мөн одоо энэ нараа бас энэ нөгөө нэг юм гинэ. Одоо юм гин харуулж байна. За энэ бас амар хөөрхөн зүүцэн бахад цэвэрхэн. Дараа нь ч гэсэн өөр юм дээр зүүчгээр бас болохоор юм билээ. За ийм хөөрхөн машин одоо нөгөө нэг дотны хүндээ бас бэлгэлэх гэдэг ийм машины ийм хөөрхөн одоо нөгөө нэг тоноглол гэх юм уу ийм жижигэн чимэглүүд бас авчирсан байгаа. За жишээлбэл энэ одоо кровны аягны суурь байна. Саяны нөгөө өмнө нь гараад өнгөрдөг нь болохоор кровны нөгөө нэг кровн гэсэн бичгтээ тийм гэрэл байгаа амар хөөрхөн. За тэгээ энэ болохоор нөгөө нэг кровн гэсэн бас юм бичгтээ ийм дугаараа юм одоо ийм нөгөө нэг соронзон наалт байна. За энэ болохоор нөгөө кровн гэсэн бичгтээ одоо ийм төмрөн бас тийм жоохон айгу хөөрхөн одоо нөгөө гадуур бол яг энэ юу нь бол түлхүүрний энэ гадна талын хайрцаг гэх юм уу одоо энэ юу гэмдэ энэ одоо 35 мянгаар зарагдчихсэн. За тэгээ урдаас бас маш хямдхан үнээр захиалж авсан. За энэ нөгөө нэг хүмүүсээ амар дуртай гадаг нөгөө копитой чихэр өнгөрчлөө. За энэ бол усны нөгөө нэг угны одоо нөгөө усны угандаа цацдаг тийм нөгөө цацлага байгаа. Одоо усны хунаад байвал энийг цацдаг. За ийм кромны бас ийм гоё тоосны алчуур кром гэсэн бас бичгтэй. За ийм хөөрхөн нөгөө нэг сүвнэрэн машин байдаг шүү дээ. Одоо машинуудын жижиг хөлбөрүүд. За энэ бол бүр ингээд хаалга малган онгоогоод гэл мэл настай бүр амар догноо бас тэгтэй. За энэ одоо нөгөө ариун цэврийн хэрэглэл уруулын бод ингээд жижиг шажиг юмнуудаа хийчихээр ийм шууд арчаа цэвэрлэхээр ийм хулдаасан материалтай. За үнэн нас маш хямдхан ирж исэн 2 ширхэг бараг 5,000 байсан уу. За энэ болохоор айгүй амттай өндөгний гурлаар зурдаг хүүхдэд идэхэд тохиромжтой. За нөгөө нэг сахар ахуулаагүй гэдгээр онцлогтой. За ингээд дотроо болохоор маш олон ширхэгтэй гоё амттай. За үнийн бас энэ бичлэгэн дээр оруулчихна. За энэ болохоор урдаас 6,000-аар иржсэн 3 давхар нөгөө нэг цагаан сар үеэр тавиад байдаг нөгөө нэг чихэр мэхэр тавиад байдаг юм босоосоо байгаа. За энэ нөгөө алчуурны юм 3-тай комод байгаа. За цагаан сараар бас хүнд одоо бэлгэлэхэд тохиромжтой. За ингээд үнийг бас одоо бичлэгэн дээр оруулаад явж байгаа болохоор та нар манаас харж байгаа хаа. Энэ одоо Монгол зарагддаг үнээс маш гоё хямдхан ер нь бол ирдэг. За тэгээд энэ Zara-гийн одоо нөгөө нэг копи хөлбөр. За тэгтээ олвол нь баг ориг заратах ингээ ялгагдаад харахад бол баг ялгахдаггүй, чиг татахгүй. За ийм гоё бас ирж байгаа. За тэгээд дараагийн бичлэгээрээ удахгүй уулзцгаая. Баяртай.